За ипотекийн зээлийг авахдаа хамгийн түрүүнд та банкндаа очиж хүсэлтээ өгөөрэй. Хүсэлт өгснөөс хойш 1-2 жил орчим хүлээгдэнэ. За ингээд очор босны дараа та байраа олоод худалдаж авах гэрээгээ хийх юм аа. За энэ хооронд та мэдээж урьдчилгаа 30% өөрийн их усүрээр бүрдүүлэх эсвэл болвол үйл хөдлөх хөрөнгө барьцаалах замаар урьдчилгаа төлбөрийг зохицуулж болно. За байраа хамгийн түрүүнд олсон бол маш яралтай худалдаж авах банкны гэрээ хийх хэрэгтэй. Энэ дээр бол нөхцлөө зааж өгөх юм аа. За би ингээд зээлийн шийдвэр гарснаар урьдчилгаа мөнгөө төлнө ч гэдэг юм уу энэ хүү заалтаа нарийн тусгаж өгнө. За энийг бол натраатаа сайн мэдж байгаа. За ингээд банкн дээр худалдаж авах гэрээ болон бусад Монголиогоос авах шаардлагатай бичиг баримтуудаа авна. За хамгийн гол нь хорооны оршин суугаа тодорхойлтыг Монголиогоос гадна заавал бичлэн хорооны бичиг шаарддаг байгаа. За энийг бас давхар анхаараарай. Ягаад гэвэл зарим зээлийн эдийн засагч нар хэлж өгдөггүй. Тэгээд нэг өдөр ингээд таныг дуудаад за ингээд та давхар бичлж авчирч өгнө үү гэж шилдэг байгаа. За бүх бичиг баримт бэлэн болсны дараа мэдээж судалгаа 2 хоног болно. Зээлийн шийдвэр гартал нэг ойролцоогоор бас нэг 5 хоног тий. За ингээд шийдвэр гарсны дараа бүх гэрчлэгээ шилжүүлэх процесс эхэлнэ. За гэрчлэгээ шилжүүлсний дараагаар банкнаас нь тухайн гэрээг бэлдээд нотариат ороод тэгээ барьцаалбар улсын бүртгэл дээр хийгдснээр та ингээд бүрэн дүрэн ипотекийн зээлээ авч байгаа юм аа. За үүний дараагаар ерөнхийдөө 1 жилийн дотор Монгол банк худалдаж авах хүртэл дахин зээл авах ёсгүй гэж үздэг. Дээрэс нь таны орлого 1 жилийн дотор тасралтгүй байснаар Монгол банк худалдаж авснаар энэхүү ипотекийн зээл одоо яг бүрэн дүрэн гүйцэтгэлээ олж гинэ гэж үздэг. Хэрвээ авсны дараагаар 1 жилийн хугацаанд энэхүү байдал нь алдагдаад Монгол банк таны зээлийг худалдаж авахгүй байх юм бол энгийн банкны энгийн хүүтэй зээл рүү таны зээл шилжинэ гэсэн үг ээ. Тэгэхээр танд амжилт хүсье.